Нөөцлөлтийг зөвхөн насанд хүрэгч биш. Хүүхэд ахуйгаас эхлүүлээд хийх ёстой. Жишээ нь одоо юу гэдэг юм бага насны хүүхэд бол одоо 8 цагт оронд нь оруулаад одоо үлгэр ярьж өгөөд тийм үү те ярьж хагаад ингээд 9 цагт унтуулаад одоо 10 цаг гэхэд бол гүн нөөцлөлтний эхэлцээ өглөө 6-7-д ч юм ингээд босох ёстой байдаг ч. Тэгтэл одоо яг 10 цаг 11 цагт юу гэхээр хүүхдийн өсөлт хөгжилтөнд шаардлагатай байдаг. Жишээлбэл өсөлтийн даврын хэмжээ оргил төвшөнд хүрсэн байх ёстой. Гэтэл жишээлбэл хүүхдийг яг том хүн шиг одоо хамт байж байгаа л киногоо зэдж байдаг юм уу ингээд эрт унтуулахгүй оронд нэрт орлох унтуулахгүй байж байгаа л аав ээж нь хамт 11 12 үргээл унтахад жишээ нь тэр хүүхдийг өсч бойцох шаардлагатай өсөлтийн дааврын тэр пик левел буюу одоо оргил төвшөнд хүрэх тэр цагийг алдчихж чинь гэсэн үг байхгүй. Тэгэхээр жишээ нь хүүхдийн өсөлт хөгжилтөнд муугар нөлөөлөх сэтгэн бодох чадвар шийдвэр гаргах төвшөнд нь одоо сөргөөр нөлөөлөгч гэдэг юм уу олон зүйл бий. Тэгэл энийг дагаад маш олон давруудын баланс алдагдж байгаа учраас дархлаа тогтолцоонд ч өөрчлөлт орж идэг зүрх судас амьсгал бүх одоо эртэн тогтцоонд дагаад өөрчлөлтүүд орж. Тэгээ энэ процессууд нь удаан хугацаанд ингээд хэвшил болоод өөрчлөгдөхөөр маш олон архаг эмггийн суурь болж байгаа жишээд.